Би нөгөө дипломынхаа зураг авалтанд орох гээд нэлийн батгатай өглөө нь ингээд батга гарцсан 2-3 батга нэмээд гарцсан. Тэгээд нүрээ ингээд будуулаад ангийнхаа хүмүүстэйгээ нүрээ будуулаад ээж ангууд чийж батхгүй бол ер нь тажгүй харагдахаар эндээ одоо зураг авалтан дээргээ тэгжсэн. Тэнгүүт надад айгу хэцүү санагдчихсэн. Хүмүүсийн хийжсэн бүхэл юмыг хийж үзсэн. Аллаа төрхсөн тий батхан сайн гэсэн тосыг аваад за батхан сайн гэсэн савнг аваад нүрэндээ угааж үзлээ. Тэгээд батгаар оншлуулж үзсэн. Тэгээ ер нь бүхэл юмыг хийж үзсэндээ арилахгүй л байсан. Тэгээд одоо насаараа юм батгатайгаа байх юм бахтаа гэж нийлэн сэтгэл хэцүү л байдаг л байсан л та. Батгатай болохоор хүний өдөөс ч хэцэлж харж чадахгүй хэмжээний. Силикронд ороод 5 сарын хугацаанд миний батга арилаад өмнөхөө бодвол үнэхээр гоё ингээд гоё болсон байгаа байхгүй. Энэ яг өөр дээрээ мэдэрсэн зүйл. Манай эмч чинь ер нь нэлийн сэтгэлтэй эмчээсэн. Тэгээд одоо эмчилгээ маань дууссан ч гэсэн надад анхаарал яваад байгаа байхгүй. Батга гарвал ирээд эмчилгээний цаг аваад ирээд үзүүлээрээ. Тэгээд цаашдаа ер нь бол хооллын дэглэм шарсан урсан юмны хийхгүй байгаа чихэр жимсээ багасгаад 8 он цагийн нойроо аваад явна шүү гэх зэрэг зөвлөгөөнүүдийг бол өгсөн. Энэ олон 4-5 жилийг буруу арчилгаа ч юм уу буруу зүйлд анхаарлаа хандуулж байхаар силикронд ороод 5 сарын хугацаанд гоё арьстай болоод хүний өмнө ихтэйгээр яриагаа яриад яваасай гэж хүсэж байна.